Өдрийн мэндийг хүргэе. Шалан марсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид тарай мэргээр уулзч байгаа маш их баяртай байна. За энэ удаадаа болохоор хэдүүлээ харийн уншлага хийх байгаа. За тэр хүний бодлын талаар ерөөхдөө мэдээллүүдийг авах гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ юуны төрөнд юу харахаа харцгаая. За нээлттэй уншлагаараа болохоор зэрэг эхлээд хэдүүлээ энергийн шалгалтын тэгэхээр тэр хүн та хоёрын хоорондын харилцаатай холбоотой мэдээллүүдийг аваад та яг зөв группээ сонгосон байна уугүй юу гэдгийг шалгаж өгнө гэсэн үг. За тэгээд тэр хүн таныг яг хувь хүнийхээ хувьд юу гэж бодож байгаа вэ гэдгийг бол асууж өгнө. За 3 дахь асуулт болохоор тэр хүн энэ харилцаа юу гэж бодож байгаа вэ гэж асууна. За тэг хамгийн сүүлд нь болохоор зэрэг тэр хүн таны зүг одоо үйл хөдлөл авах уу? Хэрвээ авах бол ямар үйл хөдлөл авах вэ? Авахгүй бол яагаад вэ гэдгийг бол харах байгаа. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг та хоёрт цаашид нийлэх боломж байгаа үгүйг харж өгөх болно. За мөн дээрээс нь таны зүгээс авахд цохилтой алхам юу байна вэ гэдгийг харнаа. За тэгээд 3 дугаар асуулт нь болохоор зэрэг тэр танаас аль эсвэл өөрөөсөө юуг нууцлаад байна вэ? Тэ өөрөө ч мэдлгүйгээр юуг нууцлаад байна вэ гэдгийг асууж өгөх байгаа. За ингээд нэмэлт хэсгээрээ бол нийтдээ 3 асуулт, нээлттэй уншлагаараа нийтдээ 4 асуулт асуух нэ. 4 байна уу, 5 байна уу? 1 2 3 4 тийм 4 асуулт байна. За одоо болохоор зэрэг групп сонголтынхаа хэсэг рүү оръё. За энэ 3 группээ сонгох байгаа. 1-р групп, 2-р групп болон 3-р групп. За энэ удаадаа хэдүүлээ болохоор зэрэг яг адилхан зурагтай хөзөрнөө сонгож байгаа. Тэг зарим хүмүүс болохоор зэрэг дээрээ чулуун молоотой байвал зүгээр байдаг гэдэг. Гэхдээ миний бодлоор яг адилхан юмнаас сонгол бас айгүй зүгээр байдаг. Тэгэхээр энэ 3 одоо хөзөрлөө харж байгаа та алинд нь яалтч байлаа илүү их татагдаад байна. Тэг аль нь лөө нүд нь илүү их унаад байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн. Зарим тохиолдолд нэг хөзөр нь ингээд наашаага илүү ингээд товоогоо гараад ирсэн юм шиг аль эсвэл илүү жижигхэн харагдаад байгаа юм шиг ямар нэгэн байдлаар ингээд содан харагдаад байдаг. Тэгэхээр энэ 3 хөзөрлөө сайхан хараад за нөгөө бодох ёстой хүнээ сайн бодож агаад за тэгээ аль нь лөө таны нүд унаад байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн. Хитрхи их ургуулж бодох бол шаардлага байхгүй шүү. За тэгээд бүр болохгүй байлаа гэхэд энергийн шалгалтын хэсгээ гурвуулангийн үзэж агаад аль нь танд яг тохирч байна, таны нөхцөл байдал тохирч байна. Тэрийгээ сонгосон ч гэсэндээ болноо. За ингээд одоо та бүхэндээ чимээгүй сайхан бясалгах боломжийг олгоё. За 1-р группийн маань уншлагатай таймаар л за та бүхнийхээ бодож байгаа онцгой тэр хүн та хоёрын харилцааны талаарх мэдээллүүдийг авахд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээж хэрэг энергийн шалгалтаа хий. За та зөв группээ сонгосон байна уугүй юу гэдгийг энэ хэсгээр шалгана гэсэн үг ээ. За юуны төрөнд Oracle хөзрөө нээж харж үзье. За sunglasses буюу нарны шил гэдэг хөзөр гарч ирсэн байна. За тэгээд тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо ингээд одоо би биэндээ сайн гэдгээ мэддэхгүйгээр ингээд нэг харж байгаа ч юм уу нэг тиймэрхүү энерги явж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр дүнж танилцж байх үедээ аль эсвэл яг одоо ч гэсэн хамаагүй ингээд би бинийгээ эсвэл та тэр хүнийгээ ингээд чимээгүйгээр ингээд харж байгаа тий яг ингээд би тэр хүнд сайн гэдгээ мэддэгдүүлэхгүйгээр тий нууцхан ингээд шохоргож явдаг харж явдаг ч юм уу. Тийм тэгээд одоо энэ дэр надад бас сошиал медиа амар орж ирсэн. Тэгээ би жоохон ханиадтай байгаа учраас ингээд хоолойч чичрээд байгаа шүү. Сошиал медиа дээр тий Instagram, Facebook энэ төр дээр тэр хүнийхээ ингээд постнуудыг ингээд лайк дарахгүйгээр ч юм уу тий нууцаар харж байгаа нэг тиймэрхүү энерги ямарч байсан явж гин. Тэгээ энэ нь та өөрөө ч гэж болно нөгөө хүн чинь ч гэж болно. Тийм тэгээ ямар ч байсан ингээд ямар нэгэн зүйлийг мэддэхгүйгээр тий ингээд харж мараад дагаж магаад ингээд байж байгаа. Заримынх нь хувьд ингээд хуурамч аккаунттай хуурамч жоохон одоо тий өөрийнхөө хинбэ гэдгийг мэддэгдүүлдэггүй тийм аккаунттай тэр аккаунтнаасаа энэ хүнийгээ дагаж магдаг хүмүүс байгаа гэж магадгүй. Тэ хардаг сторинуудыг үздэг ч юм уу. Тиймэрхүү юм бас байж болно. Тийм тэгээд яг биеэрээ ингээд уулзахаараа нөгөө хүндээ ингээд сайн гэдгийг мэддэгдэхгүйгээр ингээд нууцхан ажиглаж явдаг ийм энергиндээс харагдаж байна. За астрошог нэ. Тарай хөзөрний чарцгай за 6-гийн сэлэм гарч ирсэн байна. За тэгэнгуутаа Tower гарч ирсэн байна. За тэгээд King of Pentacles. За тэгэхээр энэ харилцааны эрэгтэйлэг шинж чанар давамгай хүн нь эрэгтэйлэг энерги давамгай хүн нь бол баян чинэлэг хүн байх магадлалтай. Ерөнхийдөө арай илүү баян танаас магадгүй арай илүү баян ч юм уу. Эсвэл та хэрвээ эрэгтэй хүн нь бол эрэгтэйлэг энергитэй хүн нь бол нөгөө хүнээсээ та өөрөө арай илүү баян ч юм уу. Ямар ч нэг юм нийгмийн статус мөнгө төрөний хувьд бол нэг нэгнээсээ арай илүү
баян чинэлэг байх гэдэг. За нөгөө талаас болохоор зэрэг эрэгтэйлэг энерги нь өөрөө маш ийм тооцоотой хүн байгаа. Одоо айгуу тийм ухаалаг надад ямар энерги мэдрэгдээд байна гэхэлэр зэрэг магадгүй нэг юм санхүү манхүүгээр сурж байгаа хүн ч юм уу те санхүүгээр сурж байгаа эсвэл санхүүгийн мэдлэг маш өндөртэй ч юм уу тэрэндээ маш их анхаарал тавьдаг. За тэр resourceful буюу ингээд одоо нөөц айгуу сайтай юмхнаар юм хийж чаддаг те ингээд ерөөсөө огт байгаагүйсэн юмыг яаж иж агаад өөрөө бий болгочдөг юм капитал бүтээгч тиймэрхүү. Тэгэд ингээд өөрийнхөө ерөнхийдөө нэг юм бие билдер за тэгээ мөн дээрээс нь санхүүгийн байдал, санхүүгийн эрхчлөө гэдэг зүйлстэй маш их анхаарал тавьдаг хүн байх нь үнэн эрхтэлэг тал нь. За манай видеог бол 80-90% нь эмэгтэйчүүд үздэг гэж байгаа. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүд маань бол эрэгтэй хүн сонирхдаг байх бах. Тэгэхээр эмэгтэйчүүдийн маань хувьд бол тэ сонирхдаг эрэгтэй нэг иймэрхүү төрлийн хүн байх нэ. Тэгээ маш одоо буур суурьтай хүн байх нь гарцаагүй ингээд одоо санхүүгээр сурдаг гэхээр зэрэг таадаа төсөөлөгдөж байгаа зү тэ санхүү болон нэгтлэн бодогч модогчоор сурдаг ч юм уу цанаасаа л нэг тийм айгу буур суурьтай магадгүй нэг юм костюм пижак айгу хүмсдэг ч юм уу тэ костюм пижак хүмсдэг юм уу гэхэд ер нь нэг тиймэрхүү талын юм хувцлалт энэ төрт бас дуртай хүн байх магадлалтай. За тэгээ ерөнхийдөө ингээд та хоёрын харилцааны одоо энергийн шалгалтыг хийж байгаа хавцад бол цамхаг үзэр гарч ирсэн гэхлээр зэрэг энэ хүнтэй ямар ч байсан учирснаар таны амьдралд тэгээ таны одоо ертөнцийг харах үзэлд тийм за мөн дээрээс нь одоо хайрыг харах харц зэрэг том өөрчлөлтүүд орсон байх магадлалтай. Тэгээ дээрээс нь 6-аас сэлэм гарч ирсэн гэхлээр зэрэг заримынхын хувьд бол энэ хүнтэйгээ харилцаж байгаад харилцаа болсон харилцаа тасарсан байх магадлал бас маш өндөр байгаад харагдаж байна. Тэгээ энэ нь танд нилээдгүй том одоо цохилт болж ирсэн маш их юм стресс үүсгэсэн харагдаж байна. Ямар ч үсэн энэ харилцаа бол ингээд одоо цэв цэвэрхэн ч юм уу те ямар ч юм хэр буртаггүй бол харилцаа биш байгаа байхгүй ингээд ямар нэгэн байдлаар нэгээ гомдоосон нэгэндээ гомдсон салсан сарнсан харьцаа болсон за тэгээд нэгээ ингээд айгу том тийм цочролд оруулсан байдал бол энэ чэнээс айгу ажиглагдаж байна. Тэг хэцүү байсан ч гэсэндээ нэг нь бол явах сонголтыг хийсэн байх магадлалтай ингээд энэ харилцаагаа ингээд авч үлдэхийг хүссэн ч гэсэндээ аргагүй ихэнд ингээд явах сонголтыг хийгээд цаашаа явж байгаа ийм байдал бол мэдээж 6-гийн сэлмээс харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг энэ харилцаа ерөнхийдөө бол зүгээр нэг юм энгийн харилцаа л байгаагүй. Гэхдээ яг ихэнх харилцаанууд л тэгж санагддаг л та тухайн үедээ те. Гэхдээ энэ харилцаа бүр ингээд таны одоо өмнөх эксүүд ч юм уу те таны өмнө нь ингээ крашлж исэн сэтгэл алдарч исэн тэр хүмүүстэй харьцуулахад тэрнээс илүү хүчтэй энергитэй байсан гарцаа. Яа зүгэл цамхаг бол өөрөө угаасаа амар тийм хүчтэй энергитэй хүзэр байхгүй юу. Тэгээ цамхаг хүзэр ямар үед гарч ирдэг вэ гэхээр зэрэг маш том одоо хүнд цохилт хүний амьдралд орж ирж байгаа үед те бүх зүйл амар өөрчлөгдөж байгаа нэг юм айгүй тийм барьцаалдуулсан энергитэй байдаг. Тэгээ яг тэр энергийг авч ийн л та. Тийм тэгээд яг одоо ингээд салцсан хэрнээ эсвэл харилцаа болцсон хэрнээ нэгээ ажиглаад яваад байгаа. Гэхдээ эндээс бол надад тэр хүн таныг ажиглаж байгаа гэхээс илүү та тэр хүнээ өөрөө ажиглаад байгаа байдал бол мэдрэгдэж байна. Яг бол энерги шалгалтын үе дээр бол би илүү одоо яг үзүүлж байгаа хүн дээрээ төвлөрж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүн таныг ажиглаад байгаа гэхээс илүү тэр хүнийг та өөрөө маш их ажиглаж байгаа. Тэгээд ингээд мартыг гэхлээр зэрэгээрээ мартаж чадахгүй өөрөө ирэхгүй сториг нь орж үзээл ч юм уу. Тэгээ өөрөө ирэхгүй л ингээд энэ хүн юу хийж байгаа бол сошиал медиа дээр юм хүн постлсан байна уугүй юу гээл те. Тэгээ гадуур дотор явахдаа энэ хүнтэй ингээд тааралцах хүсэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдалтай яг одоо байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь бол бас тийм ч амар бол биш байгаа харагдаж байна. За астрологийн ордын хувьд бол эрэгтэйлэг тал нь матар охин за мөн дээрээс нь Үхрийн ордны нарсаар мандалттай байх магадлал бас маш өндөр байгаа гэж харагдаж байна. Энэ яг л King of Pentacles гараад ирсэн учраас за энэ бол энерги шалгалттай байлаа. Тэгэхээр хэрвээ энэ хэсэг танд үнэхээр таарсан бол яалтчгүй яг зөв группээ сонгосон байна гэж үзээд цаашаа дөрвөлжлүүлэн сонсох юм бол яг танд одоо тохирсон мэдээллүүд нь орж ирнэ гэсэн үг юм шүү. За одоо тэг хэдүүлээ тэр хүн таны хувь хүнийг одоо яг юу гэж бодоод байна гэдгийг харцгаая. За тэр хүн таны юу гэж бодож байна вэ? Яг таны хувь хүнийг юу гэж бодож байна вэ гэхэд за codependency буюу жоохон та хоёрын харилцаа ер нь бол ингээ өмнө нь магадгүй гоё жагаад тэгэхээр яалтчгүй ингээд тийм байгаа байхгүй ингээд ямар нэгэн байдлаар юм контакт үүсгэсэн л хосууд байна л та.
Тэгээ зүгээр та тэр хүнийг харж явж байгаа гэхээсээ илүү яалтчгүй л яг ингээд та хоёр тодорхой хэмжээнд харилцаж үтсэн, заримынх нь хувьд үерхэж үтсэн, ямар нэгэн байдлаар ингээд учир ургуулж үтсэн байгаа даа байхгүй. Тэгээ тэр хүн таны юу гэж бодоод байна вэ гэдэг дээр болохоор зэрэг codependency буюу одоо ингээд наалтамхай одоо шинж чанартай тий гэж харагдаад байна л да. Тэгэхээр тэр хүн таныг жоохон ингээд хүнд юу наалтах гад байдаг юм байна гэж хардаг байж магадгүй байгаа байна. Тийм тэр хүн ингээд таныг бодохоор зэрэг уулна ингээд айгуу дайжуухан гэхдээ нэг дутагдaltaй тал нь болохоор зэрэг ингээд хүнд айгуу амархан наалтчдаг юм байна те ингээд цаг бүрийг ингээд хамтдаа өнгөрүүлэх гээл цаг бүрийг ингээд хамтдаа мессежлээл ч юм уу яриаал ч юм уу ийм байдлаар өнгөрүүлэх гээд ингээд байгаа. Энэ байдлыг чинь болвол хараад энэнд чинь бол жоохон шуудхан хэлэхэд баг зэргийн дургу байгаа харагдаж байна. За тэгээ хувь хүнийг нь яг юу гэж бодож байгаа гэдгийг тариах үзүүсээ мэдээж хэрэг авъя. За Knight of Swords гарч ирсэн. За тэгэнгуутаа Ace of Pentacles. За тэгээд дөрвийн сэлэм гарч ирсэн байна. За сэлэм энерги өндөртэй. За энэ хүн таны юу гэж боддог вэ гэхээр зэрэг нэгдүгээр болохоор зэрэг уг нь айгүй тийм одоо үнэнч хүн гэж харж байгаа байхгүй тий таныг маш үнэнч тэгээд яг ингээд удаан хугацаанд ингээ харилцаагаа бат бөх аваад явах боломжтой тий өөр хүн хараад ч юм ингээ өлөв долоо хийгээд ах нь гайгүй гэж харж байгаа байхгүй. За гэхдээ тэр нь баг зэргийн ингээд юу тал руугаа гэж хараад байна. Уйтгартай тал руугаа гэж хараад байна. Анх магадгүй та хоёр танилцахдаа та хоёр би биенлүүгээ ингээд бичиж байгаа одоо чат мат хоёр хоорондоо ярилцж байгаа яриа мараа нь болохоор зэрэг өөрт нь маш их таалагдчихсэн байгаа байхгүй ингээд таныг айгүй тийм гүйлгээ ухаан сайтай айгүй хурдан сэтгэдэг тий хэл ярианы ур чадвар маш өндөртэй гой хоолойтой энэ төр гэж бодож исэн. Тэг яг ингээд хоёулаа хамтдаа ингээд цаг хугацааг өнгөрүүлээд ирсэн чинь одоо дутагдaltaй талуудыг нь жоохон харж эхэлсэн байгаа даа. Тэг юу гэж хараад байгаа вэ гэхээр зэрэг таныг ингээд жоохон наалдамхаа тий ингээд цагийг агүй их өнгөрүүлэх гэдэг. Жишээлх юм бол одоо тэр хүн ингээд ажиллаа хийгээд тантай холбоо барихгүй байх юм бол та тэрэнд нь жоохон гомрохож уурлах тиймэрхүү асуудлууд гарч исэн байж магадгүй. Тэгээ трийг нь ажиглаад ерөнхийдөө ингээд надад арай л дэндүү наалтах гэдэг юм л гэж бодоод байгаа харагдаж байна. Тэгээд ингээд таныг болохоор зэрэг уул нь маш одоо айгүй тийм итгэж болох хույцтэй ингээд юм тогтвортой харилцаа үүсгэхэд маш тохиромжтой. Тэгээд одоо цаашдаа ингээд бүр одоо юу гэдэг гэр бүл мөл зохиогоод ингээд явхад ч гэсэндээ айгүй боломжийн боловч тэр нь арай л дэндүү уйтгартай байгаад байгаа нэг хэвэн болсон ч юм уу те яг нэг тиймэрхүү энерги бол энэчнээс амар мэдрэгдээд байна. Яалтчгүй ингээд эхэндээ амар тийм догтлол өндөртэй харилцаа байж байгаа. Сүүл рүүгээ яг тэр нэг юм ханимун буюу те бал сарын үеийн ингээд дуусаад тэг яг таны одоо дутагдaltaй талуудыг жоохон хараад эхэлсэн байгаа харагдаж байна энэ хүн. Тэгээд ингээд яг л хоёулахнаа л ингээл цаг хугацааг өнгөрүүлэх сонирхолтой байгаад агаад тань жоохон дургу байгаа. Нэг тиймэрхүү энерги бол энэчнээс маш их ажиглагдаж байна л да. Тэгээ таныг болохоор зэрэг ингээд айгүй тайван байдаг. Гэхдээ тэр нь арай л дэндүү нэгin хэвэн байгаад агаад жоохон сэтгэл гонсгор байгаа гэж харагдаж байна яг одоогоор. Тийм. Уг нь бол таныг болохоор зэрэг айгүй тийм одоо ухаантай хүн гэдгийг чи айгүй сайн мэддэг тий. Гэхдээ та өөрөө энэ хүнтэй ингээ харилцаанд орсны дараа өөрийгөө жоохон алдсан байж магадгүй санагдаж байна надад л. Тэгээ энэ хүнд л ингээ хамаг анхаарлаа хандуулад өөрийнхөө өмнө нь ямар байсан тэ ямар сонирхолтой хүн байсан гэдгээ жоохон мартцсан байгаа харагдаж байна. Тэгээ тэр нь нөгөө хүнд чинь бол бас амар мэдрэгдэж байгаа л гэж гарч ирээд байна л та. За тэгээ жоохон ширүүхэн хэлсэн бол уучлаарай. Гэтэ ялцчгүй хөзрөнүүд маань ийм дүр зураг харуулдаг байгаа учраас би та хэдтэй шуудхан хэллээ. Сэтгэлийг гонсоолгосон бол уучлаарай. За одоотэй хэдүүл болохоор зэрэг тэр хүн энэ харилцаагаа юу гэж бодож байгааг харъя. Зөвхөн таны хувь хүнийг биш те энэ харилцаагаа юу гэж бодож байгааг харцгаая. За харилцааг харахад болохоор зэрэг за энэ хүн болохоор зэрэг ингээд харилцаа нь ер нь бол ингээд айгүй тийм бас тухтай байж болохоор гэж харж байгаа байхгүй. Ингээд та өөрөө айгүй үнэнч гэдгээ угаасаа баталж харуулж чадсан итгэл даах үз хүн гэдгээ энэ хүнд айгүй харуулчихсан. Энэ хүн бол танд айгүй итгэдэг. Тэгээ тийм учраас ингээд айгүй тийм хамтдаа байхад тухтай гэж харж байна л да. Тэгээ тантай хамт байхаар ингээд энэ харилцаандаа бол энэ хүн байхаараа айгүй тийм хичээх шаардлагагүй болчдөг. Амар сэтгэл нь амардаг. Айгүй тийм аюулгүй мэдрэмж авдаг гэж гарч ирж байна. Тийм. Тэгээд гэхдээ биш тэ яг за та хоёрын харилцаанаас надад яг асуудал нь юу байгаад байгаа вэ гэдгийг би ойлголоо. Хитрхи биендээ
найдаад хитрхи бие биендээ наалдаад хувь хүнийхээ одоо өөрийгөө хайрлах те өөртөө цаг гаргах, өөрийнхөө хоббинуудад цаг гаргах, бусад найз нөхөдтэй цаг гаргах гэд тиймэрхүү юм амар гээцэн байгаадаа харагдаад байгаа байхгүй. За тэгээ энэ хүн ингээд бас тэр энергийг энэ харилцаанд маш их мэдэрдэг байгаа нь энэчнээс бол ажиглагдаж байна. Гэхдээ энэ хүн яг одоо оюун бодолтой юу гэж бодоод байгаа вэ гэхлээр зэрэг за энэ бол ингээд айгу тухтай харилцаа. Гэхдээ энэ хүн өөрөө тухтай байдлыг яг одоогор хүсэхгүй байгаа байж магадгүй. Энэ хүн тухтай байдлаас илүү давсан харилцаа хүсэж байгаатай маш их холбоотой байгаад байна л да. Тэгээ энэ хүн энэ харилцаа юу гэж харж байна вэ гэхээр зэрэг ингээд дөрвөн хүзэр дөрүүлээ буруу хараа гараад ирсэн байгаа та анзаарж байгаа ах тийм ээ. Тэгэхээр ингээд нэгдүгээрт энэ хүн за энэ харилцаанд би хичээх хэрэггүй гэж бодогдоод байна. Яагаад гэвэл яг үнийг хэлэхэд одоо манай нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань өөрсдөө энэ хүнд үргэлж ингээд заа гэж хэлдэг, үргэлж тийм гэж хэлдэг. Тэ ямар ч тийм догтлол, ямар ч тийм нууцлаг байдал, тэ нэг тийм харилцааны амттай, догтлолтой юм байхгүй. Уулзах уу гэж хэлэхэд нь та үргэлж тгий гэж хэлдэг, тэ мессеж өчгтэн та ерөөсөө ингээд 10-аас 20 секундын дотор бараг хариулдаг. Завтай гэж асуухад нь дандаа завтай гэж хариулдаг. Энэ байдлаас улбалаад энэ хүн өөрийгөө хүртэл нэг юм залхуугаар мэдрээд энэ харилцаанд байх та. Тэгээ ингээд энэ харилцаанд би ерөөсөө хичээх шаардлага байхгүй. Энэ харилцаанд би ерөөсөө энэ харилцааны төлөө би одоо тулалдах ямар ч шаардлага байхгүй. Энэ харилцаанд би зүгээр л ингээд байгаараа ялхаагаад байж хахад энэ хүн намайг байгаагаар мань хүлээж авдаг. Тэгээ энэ нь болохоор зэрэг маш тухтай боловч нөгөө талаасаа түрүүн хэлсэнчлэн юм адал явдал тогтлол гэдэг зүйл ерөөсөө байхгүй байгаа даатай холбоотой. Тэгэхээр энэ бол бас нөгөө талаасаа энэ хүн чинь нөгөө хүн чинь яг жинхэнэ амар амгалан гэж юу вэ гэдгийг огт мэддэггүй хүн байж магадгүй. Цаанаасаа нэг юм амар тийм ерөнхийдөө бол жоохон токсик харилцаанд дуртай. Та болохоор зэрэг токсик биш. Айгүй амар амгалан яг сонгосон хүндээ өөрийгөө зориулж чаддаг хүн байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүн чинь болохоор зэрэг тэрийг чинь үнэлж мэдхгүй байгаа хүн байж магадгүй байгаа гэж надад бол ажиглагдаад байна. За тэгээ мөн дээрэс нь энэ харилцаан дээр болохоор зэрэг 7-гийн сэлэн буруу харж гарч ирсэн нь надад бас маш сонирхолтой санагдаж байна. Хоёр шиг 7-гийн хөзөр гарч ирсэн. 7-гийн хөзрүүд бол 7-гийн тоо өөрөө бас тийм амаргүй тоонуудын нэг байдаг л да. Жохон хурц үзүр мүзүртэй жохон хэцүү тоонуудын нэг байдаг. Тэнгүүд энэ хүн нэг талаасаа болохоор зэрэг ингээд би өөртөө худлаа хилээд тэ одоо сэтл хийчихвээ гэж айгаад байна гэсэн. Сэтл хийх буюу ингээд яг 100% биш байгаа мөртлөө за аюулгүй юм чин за энэ хүн дажгүй юм чин за энэ хүн тухтай юм чин гэж таныг сонгочихгүй гэж айгаад байгаа харагдаж байна. Тэгээд ингээд би ямар ч сонголтгүй болчих үедээ гэхээс айгаад байна. Энэ хүн өөрөө ер нь бол сэтгэл санааны хувьд айгүй тийм надад бол жоохон тогтворгүй байгаа санагдаад ах юм. Тэг айгүй тийм амбицлог хүн байж бас магадгүй өөрөө ингээд харилцаа гэдэг бол юм амар юр бус юм байх хэвээр тий ингээд галзууртлаа дурлах хэвээр би бинийхээ төлөө гал руу ороход ч хэвээр бэлэн байх хэвээр юмстай гэд нэг тиймэрхүү юм амар бодоод тэрийг амар романтик гэж бодоод яваад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр бас яг тийм биш байдаг шүү дээ тий ерөнхийдөө. Тэгээ тэр тал дээр яг энэ хүнд өөрт нь бас логикийн алдаа байгаад байгаа байж магадгүй надад санагдаад байна. Тэгэхээр энэ бол эцсийн дүндээ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг та хоёрын үнэт зүйл зөрөлдөд байна гэсэн үг байхгүй. За би ямар ч үсэн 7-гийн сэлэмдээ тодруулга авч өгье. 7-гийн сэлэм болохоор зэрэг юм худал хурмгийн хөзөр өгдөг байхгүй. Ингээ худал хурмаг, итгэл үнэмшил, нэгэндээ худлаа яарсан, хуурам эхлэлт зэрэг илэрхийлж өгдөг. Тэрнтэйгээ ингээ баригдсан энтергээ. Тэгэхээр зарим цөөн хүмүүсийнх нь хувьд болохоор зэрэг эргэтэлэг тал нь араар тавьсан ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юм болоод та хоёр бас хоёр тишээ болсон байх магадлалтай гэж надад санагдаад байна. Тэгээ одоо ингээ угаасаа сонголтгүй болсон энэ харилцаа угаасаа байхгүй. Одоо ингээ дууссан гэж энэ хүмүүс бодоод байгаа гэж магадгүй. За энэ бол гэхдээ маш цөөн хүмүүсийн хувьд шүү. За тийм хэрвээ тийм юмд баригдаагүй бол энэ мессеж тантай ямар ч холбоогүй гэсэн үг. За ямар ч байсан тодруулга авъя. Энэ худал хормон юутай холбоотой вэ? За тэргүүн аяг гарч ирсэн. Ace of Cups гарч ирсэн. За нөгөө хүн чинь ерөнхийдөө бол хайрын тал дээр
айгуу тийм буруу ойлголттой явдаг хүн байна. Тэгэхээр та хэд анзаараад үзээрэй, энэ таны бодоод байгаа энэ хүний чинь гэр бүл нь ямар хуу гэр бүл байсан бэ? Ямар гэр бүл төсөж торинсон бэ? Ээж аав нь хоорондоо муудалцдаг байсан уу? Араар тавилт байсан уу? Салт сарнсан уугүй юу гэдгийг бодолцоод үзээрэй. Эсвэл өөрөөс нь асуугаад үзээрэй боломж олдох юм бол би яагаад тэгэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг энэ хүний талаар энэ хүн болохоор зэрэг хайрыг айгу буруугаар бодож яваад байгаа хүн байна л та. Тэгээ хүмүүс ихэвчлэн яагаад тийм байдалд ордог вэ гэхээр зэрэг угаасаа нэг юм докторгүй гэр бүл төссөн хүмүүс хайр гэдэг бол угаасаа ер нь докторгүй байх хэвээр докторгүй байж иж гоё байдаг гэж өөрөө ирэхгүй мэдрээд байдаг. Тэгээ тэр нь болохоор зэрэг яг тэр нөгөө нэг докторгүй гэр бүлтэй холбоотой байхгүй юу? Тэгээ одоо энэ хүний буруутахын арга байхгүй. Одоо нэгэн тал ингэж мэдрээд байгаа юм чи энэ хүн яахалтай нүлээ. Өөрөө яг энэ шархаа бол ангааж идгээж те өөрийнхөө дотоод ажлыг хийж иж энэ зүйлээс гарна. Тэгээ та тэрийг нь хүлээж чадах юм уу юу? Та тэрийг нь засгаж оролдох хүн муу юм уу биш юм уу гэдэг өөрөө бас бодолцож үзээрэй гэж би бол захих байна. Тийм. Гэхдээ ямар ч үсэн энэ хүний байр суурь бол ийм байгаад байна. Энэ харилцааг хитрхи аюулгүй уйтгартай гэж хараад байна. Яг үнэндээ. За бас л сэтгэлийн гонсоолох юм хэлчих шиг боллоо уучлаарай манайхан. Гэхдээ нэгэн тийм мессеж гарч ирсэн учраас би та хэдтэй байгаагаар нь хэлж өглөө. За одоо энэ хүн таны зүг үйл хөдлөл ах уугүй юу гэдгийг харцгаая. За энэ хүн уншуулж байгаа хүний маань зүг үйл хөдлөл ах уу. За энэ хүн тань руу тун утгагүй үйл хөдлөл аавна гэж гарч ирж байна. Ойрын ирээдүйд тань руу үйл хөдлөл ямар нэгэн байдлаар авах болно гэж гарч ирж байна. За ямар үйл хөдлөл авах юм бэ гэдгийг хэлж өгнө үү? Knight of Cups бурууж гарч ирсэн байна. За Page of Swords. За тэнгуутаа 3 аяг гарч ирсэн байна. За ингэж манайхаа хэсэгхэн хугацааны дараа заяа ойрын ирээдүйд энэ хүн тань руу холбоо барих магадлал маш өндөр байгаа харагдаж байна. Яагаад холбоо барьж байгаа вэ гэхлээр зэрэг энэ хүн өөрийнхөө энэ алдаа дутагдлыг жоохон анзаарч эхэлж байна. Яг үнэндээ ингээд ийм гоё харилцаа, тийм амар амгалан харилцаа гэдэг бол бас үн цэнтэй юм байна гэдгийг бас ойлгож байгаа гэж магадгүй. Тэгээ энэ хүн ингээд буцаад юу гэдгийг одоо сингл болоод ч юм уу те ингээд бусад хүмүүстэй бас харилцаж үзээд аль эсвэл одоо найз нөхдөсөө жишээ хараад ч юм уу аль эсвэл ингээ энэ хүн ямар нэгэн байдлаар дотоодтойгоо өөрөө ажиллаа тэгээд арай л хөрсөн дээрээ бууж байгаа харагдаж байна л да. Яг гэвэл аягны жанжин буруу хараад гараад ирэхээр миний хувьд ямар утга илэрхийлдэг вэ гэхээр энэ хүн ингээ нэг юм яг хөрсөн дээрээ буугаад юмсыг боддоор харж эхэлж байна л да. Тийм юмсыг боддоор хараад ингээд уучлаарай энэ хайр дурлал те ийм хосын харилцаа гэдэг чинь ийм учиртай юм байна. За ер нь бол те энэ хайрын харилцаа гэдэг чинь заавал нэг юм ингээл бүр учир зүггүй ингээл гал ассан те одоо нэгээ хөөсөн хөөцөлдсөн тийм байх албагүй юм байна. Тэргээд яг байгаа зүйлсийгээ яг байгаагаар нь харж эхэлж гин гэж байна. Тэгээд тийм ч учраас ингээд таныг эргээс хангаад заяа. Эргээс санаад яг үнэндээ энэ харилцаа бас ямар үн цэнтэй байсан бэ гэдгийг анзаараад тэгээ тийм учраас тань руу холбоо барина гэж гарч ирж байна. Тэгээ холбоо барихтаа болохоор зэрэг тантай маш хөнгөн байдлаар холбоо барих болно. Ялангуяа таныг одоо хоёулаа хамтдаа гадуур сууя, хамтдаа нэг шар ариг хуваагаад ууя. Эсвэл таныг ямар нэгэн үдшилтэд уурч магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ тэрийг болохоор зэрэг нэг тийм хүн дээр тусгаж авч те амар хөндрүүлж те за ёстой намайг уучлаарай гэж тань руу нэг ирэхгүй болов зүгээр л ингээд за хаа юу байна те тажгүй юу гэж асууснаа хоёлаа нэг уулзах уу ч юм уу эсвэл хоёлаа нэг гоё нэг тийм үдшилэг болж байгаа гэж тэрэнд хамт явах уу гэдэг юм уу нэг тоглолт болж байгаа гэж тийшээ хамт явах уу гэдэргээд асууж магадгүй. Тэгээ тантай болохоор зэрэг арай тийм шинээр эхлэхийг одоо хүссэн байдлаар маш тийм хөнгөн энергитэйгээр тантай холбогдох болно, хөгжилтэйгээр холбогдох болно гэж гарч ирж байна манайхаа. За энэ бол ерөнхийдөө нээлттэй уншлага маань байлаа. За одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу үзэх вэ гэхээр зэрэг та хоёр цаашид одоо нийлэх үү гэдгийг асууж өгөх болно. Тийм боломж байна уу гэдгийг асууж өгнө. За мөн дээрэс нь таны зүгээс яг одоо авахд цохилтой алхам юу байх вэ гэдгийг харъя. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг тэр танаас болон өөрөөсөө юуг нууцлаад байна вэ? Өөрөөр хэлбэл хэдүүлээ 70 тухамсарлуу нь одоо нэвтрэх гэж оролдоно гэсэн үг энэ хүнийхээ.
Тийм. Тэгэхээр танаас нууж байгаа юм байна уу гэдгийг харна. За танаас нууж байгаа юм байхгүй бол юу н өөрөөсөө юуг нуугаад байгаа вэ гэдгийг бас харна гэсэн үг ээ. За ингээд нэмэлт уншлагаар болохоор зэрэг 3 асуулт асуух нь байна. За ингээд энэ уншлага та бүхэнд маань таарсан байх гэж найдаж байна. Таалагдсан хэсгийг бол мэдэхгүй байна. Жохон сэтгэл гонсоолгох ширүү мессежүүд ороод ирлээ. За гэхдээ бусад бүх мэргийн маань адилаар энэ мэдээллийг та хэд маань хүлээж авах чадвартай, чадaltaй, хүчтэй учраас энэ мэдээлэл танд орж ирж байгаа шүү гэдгийг сануулж өгье. Сахиусууд нь бол энэ мэдээлэл танд ямарваа нэгэн байдлаар үржил шинтэй байж чадна гэсний одоо үндсэн дээр ийм мэдээллийг өгсөн байгаа шүү. За тэгээд хэдүүлээ нэмэлт авсан бол нэмэлтээрээ уулзъя. Нэмэлт аваагүй бол дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдэнд амжилт хүсье. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай дуртай морил. За та бүхнийхээ бодож байгаа хүнийх нь бодлыг уншиж хөт бэлэмсэн байна. За эхлээд хэдүүлээ болохоор зэрэг энергийнхээ шалгалтыг хийх болно. За та хоёрын харилцаанд тохирох одоо нөхцөл байдал янз бүрийн тэмдэгтүүдийг бол энэ хэсгээс асууж байгаа. Тэгээд хэрвээ энэ хэсэг энерги шалгалтын хэсэг таарах юм бол та яг зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. За эхнийхээ хүзрийг нээж харъя. За Oracle хүзрд татсан байгаа. Passion буюу за дур хүсэл тийм ээ. Insane chemistry буюу бүр галзуу таталцал гэдэг хүзэр гарч ирсэн байна. За тэгээд би биэндээ яг ижилхэн сайн тий. За тэгээд хамтдаа ийм хөвгөлтэй цагийг өнгөрөх гэсэн хүзэр гарч ирсэн байна. За гэхдээ энэ хүзэр буруу харж гарч ирсэн. Тэгэхээр ямар ч байсан гэсэн энэ энерги явж гинэ гэдэг бол ямар ч байсан гэсэн та хоёр бол ирээдүйд аль эсвэл өнгөрсөнд ямар ч л байсан гэсэн нэг нэгэндээ маш хүчтэй таталцж байгаа. Тэгээ нэг нэгэндээ бас яг нэгэндээ илүү сайн биш те. Яг хоёулаа бие биендээ сэтгэлтэй байгаа гэдэг энэ энерги бол одоо өнгөрсөн эсвэл ирээдүйд хизээ нэгэн цагт нь бол байгаа гэж гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэд энэ хүзэр буруу хараа гараад ирсэн гэхлээр заримынхаа хувьд өмнө нь тийм байж байгаад одоо нөхцөл байдлаараа өөрчлөгдсөн байж магадгүй. Альсвал одоогоор болохоор зэрэг нэгэндээ арай илүү сайн. Гэхдээ ирээдүйд бол хоёулаа бие биендээ тэнцүү сайн болох боломж бол байгаа харагдаж байна. За тариа хүзрүүдэд нээж харцгаая. 9 зоос буруу гарч ирсэн байна. За The Fool буруу гарч ирсэн байна. За тэгээд Pentacles зүү харж гарч ирсэн. 3 зоос зүү харж гарч ирсэн. За тэгэхээр зэрэг энэ 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань хувьд бол энэ хүнтэйгээ учирснаар заримынхаа хувьд жоохон царай алдсан байж магадгүй байна. Жоохон таргалсан ч юм уу. Эсвэл нүүр мөрөн дээр нэг амар батан гарсан ч юм уу. Эсвэл нэг жоохон царай алдсан байж магадгүй. Тийм. За тэгээд энэ хүнтэй ингээд яг харилцааг эхлүүлэхэд жоохон хэцүү байгаа гэж магадгүй ингээд яг шууд ингээд үерхийг ихлээр зэрэг би бинтэйгээ ингээд зөрөлдөөд байгаа тий ямар нэгэн байдлаар энергийнхээ зүйт бол ингээд зөрөлдөөд байгаа энергийнхээ хувьд тэрний үсэг байхлаар зэрэг ингээд нэг цаг хугацаа таарч өгөхгүй байгаа ч юм уу аль эсвэл ингээд яаж хийж байгаа л нэг би биндээ зөрж өнгөрчөөд байгаа юм шиг нэг тийм энерги надад амар мэдэгдээд байгаа ингээд жишээлх юм бол за хүй нөгөөдөг чи энд ирсэн байна гэд чи яваад утсан чинь нөгөө хүн чи яваад өгөх ч юм уу тий аль эсвэл ингээд яг уулзыг гэхлээр зэрэг нөгөө хүн чинь завцаагүй гэж таарал тэгээд нөгөө хүн чинь завтаа болохоор та завгүй байгаа ч юм уу нэг тиймэрхүү юм бас авир их болоод байгаа гэж магадгүй. За гэхдээ та хоёр бол ямар ч үсэн ингээ хамтдаа ямар нэгэн зүйлийг хийхэд бол маш гоё яж чаддаг, хөгжилтэй яж чаддаг, үр бүтээмжтэй байж чаддаг. За мөн дээрээс нь та хоёр хамтран суралцдаг аль эсвэл хамтран ажилладаг хүмүүс гэж магадгүй. Ямар ч үсэн ажил карьер болон сурлах хөдөлмөртэй холбоотойгоор танилцсан хүмүүс байж магадгүй байгаа харагдаж байна. За өөр орж ирж байгаа мэдээлэл гэх юм бол та хоёрын хин нь ингээд айгу тийм юу хүмүүс гэж мөн ялангуяа таны нөгөө бодоод байгаа хүн чинь болохоор зэрэг айгу тийм буур суурьтай хүн байж магадгүй юмд бол айгу болгоомжтой ханддаг төрлийн хүн байж магадгүй ингээд юм руу ингээд шууд гүйж ордог төрлийн хүн биш ер нь л нэг юм болгоомжтой одоо жишээлбэл олон хүнтэй газар байлаа гэж бодоход олонний дунд бол ингээд амар тийм инээж хөөрөөл бүртээ ингээд хүмүүсийг хөгжөөгөөд байдаг төрлийн хүн биш ерөнхийдөө нэг юм жоохон хойшоо суусан маягтай байдаг төрлийн хүн байна л да. Ингээд нэг амар тийм учир зүггүй маазраал хүн болгонтой ингээл найзууд байгаад байдаггүй. Нилээн тийм болгоомжтой магадгүй жоохон интроверт төрлийн хүн байж магадгүй. За энэ нь нөгөө хүн чинь байж болно. Та өөрөө ч гэсэн байж болно. Гэхдээ энэ одоо энерги бол бас та хоёрын харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа харагдаж байна.
Тийм та хоёр ингээд харилцаагаа эхлүүлэхэд жоохон хэцүү болоод байгаа нь нэг нь арай дэндүү амар тийм тотгошоогоо хүн байгаад байж магадгүй ингээд амар болгоомжтой байгаад байдаг те ингээд за шууд ингээд хүнтэй танилцсангуудаа ингээд амар шууд үерхэж төрлийн хүмүүс биш байж магадгүй хин нэг нь та хоёрын хин нэг нь та өөрөө эсвэл нөгөө хүн чинь. Тэгээ тийм учраас энэ харилцааг аль бие усаар эхлүүлэхэд жоохон төвөгтэй байгаа байж магадгүй. За бас нэг юм болохоор зэрэг энэ хүнтэй танилцсанаар та хоёрын аль нэг нь ингээд амар өөртөө цаг гаргах тийм боломж нь жоохон багасаад ирсэн. Яг нөгөө хүндээ хамаг энерги зарцуулаад байгаа гэж магадгүй. Жишээлх юм бол одоо өөрийнхөө хоббинд нэг их цаг зарцуулахаа болох ч юм уу те. Зүгээр тэр хүнийг бодоол тэр хүнд хамаг анхаарлаа хандуулж яваад байгаа. Тэгээ амьдралынхаа бусад талбаруудыг жоохон орхих гээд байгаа бас байж магадгүй харагдаж байна. Тэрийг болохоор би 9-ийн зоосноос хараад байна л да. За тэгээ 3-ын зоос гарч ирсэн гэхлээр зэрэг ямар ч байсан гэсэн та хоёр ингээ хамтдаа цагийг өнгөрүүлэхэд айгүй гоё яадаг. Та хоёрын яриа хөөрөч юм болохоор зэрэг айгүй амархан өрнөдөг. Жишээлх юм бол нэг нь ингээл нэг юм яриад эхлэнгууд нөгөөх нь яг ингээл дэмжээл та хоёр бүр ингээ учир зүггүй амар ингээл хоорондоо сайн юм ярилцаж чаддаг те. Хамтдаа юм хийх юм бол яг нэг нэгнээ дэмжээд ингээ айгүй гоё хийж чаддаг. Ерөөсөө ингээ түүртэй даахгүй те. Ямар ч юмыг хамтдаа хийхэд ингээд айгүй амархан байж чаддаг. Жишээлбэл одоо найзуудын зугаалгаар хамт явлаа гэж бодоход ингээд хоол хийхэд яг нэг нь ингээд махаа хэрчээд нөгөөтг нь болохоор зэрэг хурлаалдаг гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар ингээд хоорондоо маш гоё эвлэг гэхнээр ингээд хамтарч ажиллаж чаддаг бас байдал нь та хин хинд маш их таалагддаг. Тэгээ ерөнхийдөө та хоёрын зохицол бол айгүй сайн байдаг гэж надад бол харагдаад байна. Би биэндээ бол татагддаг нь үнэн. Гэхдээ яг одоогоор болвол яг энэ таталцал нь болохоор зэрэг ялангуяа яг энэ фүүлийн энерги буюу энэ мунхгийн энерги болохоор зэрэг яг тийм энерги гэдэг байхгүй ингээд маш юм задгаа сэтгэж байгаа тий ингээд ерөөсөө юмнаас айхгүй ингээд шууд цээжээрээ явж орж байгаа нэг тийм. Тэгээ энэ хүзээр буруу хараа гараад ирэхээр зэрэг тэр энерги дээр нэг ямар нэгэн байдлаар юм өөрийгөө хойш нь барьсан ийм энерги үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хин нэг нь ямар ч байсан өөрийгөө хойш нь бариад байна. Тэгэхээр окей, энэ хүзэрний утга болвол маш ойлгомжтой болж гарч ирлээ. Та хоёр хин нэг нэглөөгөө маш их татагддаг заяа. Та ганцаараа л энэ хүнийг бодоод яваад байгаа юм биш. Нөгөө хүн чинь ч гэсэн таныг зоолттой бодож байгаа. Гэхдээ та хоёрын хин нэг нь өөрийгөө хойш нь бариад байна. Ингээд сэтгэлээ яг 100% илчлэхгүй байна гэсэн үг. Тэ? Энэ харилцаанд ингээд шууд боломж олгоод те ингээд сайн гэдгийг хэлээд үерхэд явчих гэхлээр зэрэг нэгэлж чадахгүй, сэтгэлээ шууд ингээд хилчий гэхлээр нэгэлж чадахгүй, өөрийгөө хойш нь ямар нэгэн зүйлээс болгоомжлоод айгаад нэг нь ингээд яг өөрийнхөө дотроо мэдрэгдээд байгаа энэ мэдрэмжүүдийг хойш нь бариад байна гэж гарч ирж байна. За энэ нь та өөрөө байж болно, эсвэл нөгөө хүн чинь байж болно. Тийм учраас та хоёр яг одоогоор бас яг шууд одоо ингээд амар тийм дотн харилцааг бол үүсгээгүй байгаа. Эсвэл үүсгэсэн байж байгаад ингээд төр болцсон байгаа ч юм уу те, нэг тиймэрхүү байж магадгүй. Эсвэл та хоёр үерхдэг байлаа гэхэд стил хин нэг нь ингээд яг зүрхэн дотроо бодож явдаг юмаа жоохон хэлхээс айгаад илэрхийлэхээс айгаад байгаа энерги бол байгаад байгаа харагдаж байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол та хоёрын харилцаа гоё байгаа заяа. Та энэ хүнийг бодохоор зэрэг өөрөө ирэхгүй ингээд аз жаргалтай болдог, ингээд инээд ч хүрдэг те, энэ хүн анхаарлаа хандуулад ингээд явж байгаа. Гэхдээ яг 100% дээр очиж чадахгүй байгаа гэх юм уу? Бүр яг ингээд гоё цэцэглэж чадахгүй байгаа те, ингээд климакстай хүрч чадахгүй байгаа ингээд. Тэр нь юутай холбоотой гэхэлэр зэрэг та хоёрын хин нэг нь өөрийгөө хойш нь татаад байна, юмнаас айгаад те. Тэгээ ингээд энэ хүнээсээ хитрхийн амар хамааралтай болчихоё гэж айгаад байгаа ч юм уу? Нэг нэгнээсээ хитрхийн амар хамааралтай болчихоё гэж айгаад байгаа. Тийм байдлаж магадгүй. За бас нэг орж ирж байгаа мессеж нь болохоор та хоёрын хин нэг нь мөнгө төрөний тал дээр жоохон санаа зовнилтой байгаад байгаа харагдаж байна. Ингээд би мөнгөгүй юм байж хүнтэй яаж үрэх юм ч гэдэг юм уу. Мэдгүй нэг тиймэрхүү, эсвэл миний мөнгөгүй гэдгийг мэдчихгүй дээ ч юм уу. Эсвэл намайг мөнгөгүй гэдгийг хараад ингээд амар намайг муугаар хэлэх үедээ энэ муугаар бодчихгүй дээ гэсэн айц ч юм уу. Яг тиймэрхүү бас амар байгаад байгаа харагдаж байна. За одоо болохоор зэрэг яг тэр хүн таны уг хүний чи хувь хүнийг чи юу гэж бодож байгааг хэдүүлээ хамтдаа харцгаая. За эхлээд болохоор зэрэг энэ Oracle хүзрээр татаж харъя. Romance Angels хүзэр татсан байгаа. За тийм ээ. Энэ хүн тэгэхээр зэрэг яг энэ өөрийгөө хойш нь татаад байгаа хүн нь таны бодоод байгаа хүн бол та биш, нөгөө хүн чинь ингээ амар шууд ингээд тантай
одоо танд хамаг сэтгэлээ илчлээд тэ ингээ үерхэд явъя гэхэлэр нийлж чадахгүй байгаа хүн нөгөө хүн ч байгаа олтой. За тарих хөз рүү нээж харацгаая. Эхний хөз болохоор зэрэг temperance. За хоёр дахь хөз болохоор зэрэг death буюу эхлэлийн хөз гарч ирсэн байна. За тэгээд 5-ын ая гарч ирсэн байна. За энэ хүн таныг болохоор зэрэг таныг хараад амар тийм барьцаалтдаг гэж гарч ирж байна. Энэ хүн амар таны хажууд байхаараа сандардаг байж магадгүй. Аль эсвэл ингээд яг өөрийнхөө ингээд нөгөө дутагдaltaй талыг харуулчих вэ гэж айдаг ч юм уу те ингээд ер нь ингээд та бол үнэхээр энэ хүний амьдралд бол маш том өөрчлөлтийг авч ирж байгаа хүн байна л да. Тэгээ тэр хүн энийг амар сайн мэдрээд байгаа гэсэн үг. Таныг ингээд харахаар зэрэг та зүгээр нэг те зүгээр л нэг ингээд нэг хажуугаар зүрх хүн бол биш. Яалтчгүй ингээ утга учиртай хүн гэж таныг бол хардаг гэж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэ нь заримдаа жоохон айлгадаг гэж энэ хүнийг. Тэгээ ингээ амар барьцаалдуулдаг ингээд тантай яг ингээд нийлээд тэгээ та хоёр ингээ хамтдаа ингээ байх юм бол энэ хүн өөрөө хитрхи амар өөрчлөгдөх ёстой юм шиг санагдаад ер нь ингээ тантай одоо яг энэ харилцаагаа албан ёсных болгочих юм бол та хоёр ингээд одоо шал өөр амьдралынхаа одоо нэг тийм үе рүү орох гээд байгаа гэдгийг энэ хүн амар мэдээд байгаа гэж гарч ирж байна. Тэгээ тийм болохоор зэрэг тэрнээс жоохон айж байгаа гэж байна. Тийм. Тэгээ ингээ энэ харилцааг ингээ харахаар ялангуяа таныг харахаар ингээд тэгээ таны хувь хүн гэхээсээ илүү ингээд энэ хүн намайг өөрчлөх гээд байна те энэ хүнтэй хамт байхаар зэрэг би шал өөр хүн болоод идэг гэсэн танаас юм ойлгосон одоо тэр бодол нь ингээд тань дээр ойгдоод өөрт нь буцаад хурж ирэхтэй юм айц төрүүлээд байдаг гэж гарч ирж байна. Тэгсэн хэрнээ танд бол татгцсан хിവэрэ байгаа. Тэгэд энэ хүн бас тэгж боддог гинэ таныг намайг ингээд сэтгэл гутралтай юм гонигтай үеэс минь гаргаж өгсөн гэж боддог гэж байна. Энэ хүн тантай учирснаар энэ хүн бол ингээд өмнөх шигээ юм амар сэтгэл гутралтай те амьдралынх нь бүх зүйл амар утга учиргүй зүгээр л ингээд амар гунигтай нэгэн хэвэн байсан тэр юмнаас нь та энэ хүнийг гаргаж өгсөн гэж байгаа байхгүй сэтгэл гутралаа давж чадсныгаа яг таны хүчинд ингээд давж гарч чадсан гэж боддог гэж гарч ирж байна. Тийм тэгээд яг ингээд тантай одоо хамтдаа байгаад те цаашдаа ингээд үерхэд явъя тань ингээд сэтгэлээ илчилчихье гэж бодохоор зэрэг ер нь бол яг нэг юм өөрчлөлтөөс айхадас энэ хүнийг хойш нь татдгаа гэж хэлээд байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд таныг ингээ харахаар зэрэг энэ хүн ингээд жоохон яг энэ хүнийг хайрлахад дадад аюулгүй бич чадах болов уу гэсэн эргэлзээ маш их төрдөг, бодлууд маш их төрдөг гэж байна. Тэгэхээр таныг бас ингээд өөрийг нь тоохгүй байх вэ гэсэн айдас энэ хүнд маш их байдаг гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ бас ингээд танд гологдчих вэ те танийн чинээнд хүрэхгүй байх вэ гэж өөрөө бас маш их айж байгаа гэж. Тэгэхээр энэ хүн бол ерөнхийдөө яг одоогоор бас жоохон өөртөө ихтгэлгүй явж байгаа хүн байж магадгүй. Тэгээд тийм учраас ингээд тань ингээд шууд байгаа сэтгэлээ бүгднгийн ингээд ил гаргаад хамаг хөзрүүдээ ил гараад ингээд тавьчихаас жоохон айгаад байгаа гэсэн тэр мэдээлэл бол тэр энерги бол надад бүр амар мэдрэгдэж байна. За энэ хүн болохоор зэрэг таныг болохоор маш ийм увдастай хүн гэж хардаг гэж байна. Цаанаасаа ингээ хүмүүсийг өөртөө татах хувьдастай таны одоо царай төрөх ямар байх нь хамаагүй. Тэгээ таны ингээд зүгээр энерги чинь одоо vibe гэж ярьдаг шүү дээ. Тэр vibe чинь ингээд амар тийм бусдыг ингээд өөртөө урин дууддаг. Одоо ийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Ингээд бусдын энергид автдаг хүмүүс гэж байдаг. Өөрийнхөө энергид бусдыг автуулдаг хүмүүс байдаг. Жишээлх юм бол нэг өрөөлөө ингээ яваад ороход зарим хүмүүс тэр өрөөний уур амьсгалыг өөрчилж чаддаг. Зарим хүмүүс болохоор зэрэг тэр өрөөнд явж ороод тэр өрөөнийхөө уур амьсгалд одоо автдаг тий. Таныг болохоор энэ хүн чинь юу гэж хардаг вэ гэхээр зэрэг одоо байгаа газраа яг өөрийнхөө энергийг түгээж бусдыг автуулдаг төрлийн хүн гэж хараад байдаг. Тэгээ таныг ер нь бол маш тийм дотоод хүч ихтэй. Тэгээ цаанаасаа бас нэг юм одоо жоохон dark талтай гэж таныг хардаг байж магадгүй. Dark буюу одоо тийм нэг юм сүүдрэн талтай те ямар нэгэн байдлаар нэг юм нууцлаг, увдастай нэг тийм талтай гэж хардаг гэж аахгүй. Ялангуяа хэрвээ та жоохон гот төрлийн хувцлалт сонирхдаг те тиймэрхүү хүн бол тэрэнд ч бас энэ бодож байгаа хүн чинь маш их татагддаг. Тэгээ өөрөө тийм төрлийн хүн биш болохоор зэрэг яг тантай яаж харьцаа жоохон мэдхгүй барьцаалтаад байдаг л гэж гарч ирээд байна. Ингээд зүг зүгээр явж байгаа л таныг харахаараа зэрэг шал өөр болол ингээл
нүүр ам нь хүртэл ингээл ямар хувирал гарахаа мэдхээ болол таны хажууд гараа хаашаа хийхээ мэдхээ болол таны нүд рүү ч харах юм уу, дух руу ч харах юм уу, ам руу ч харах юм уу мэдхээ болол ингээд жоохон сандардаг гэсэн нэг тийм энерги амар их мэдрэгдэж байна. Тэгээ энэ хүн бол танд үнэхээр сайн уу гэвэл айгуу сайн таныг шохоорхдаг хардаг, танд айгуу дуртай. Гэхдээ танаас хажуугаар нь бас жоохон айгаад байдаг тал байгаад байна. Яалтчгүй тий. Би энэ хүн ингээд кул яг хангалттай кул биш байгаа ч юм шиг санагдаад байна гэдэг чинь. Тэгээ надад нэг тийм мэдрэмж өрөд байна. Нэг Golden Retriever boyfriend тэгээд Black Cat girlfriend лөө тий. Ингээд Golden Retriever гэдэг нохоо байдаг та юм амар байнга ингээ нэмсэглээл хүн болгонд ингээл амар хайр зарлал явж байдаг нохоо. Тэнгуутаа юм хар өнгийн муур байдаг штэ ингээл амар нууцлаг. Яг нэг тийм хосын энерги надад эндээс бүр амар мэдрэгдээд байна. Тэгээ таны бодож байгаа хүн чинь болохоор зэрэг тэр нөгөө Golden Retriever байгаа даах ингээл ла гэж явж идэг. Тэнгуутаа таныг ингээ харангуут ингээд гэд одоо яах вэ гэж боддог. Тэгээ та болохоор зэрэг айгу тийм нэг тийм нууцлаг өвдөстэй ч юм шиг нэг тийг санагдаад байдаг гэж гарч ирж байгаа нөгөө хүнд маань. Маш сонирхолтой. Тэгээ таны хажууд жоохон сандардаг гинэ. Окей, за дараагийнхаа юм руу орцгоё. За тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ харилцаагаа юу гэж бодож байгаа вэ гэж асууж байгаа. За энэ харилцаагаа юу гэж бодож байгаа вэ гэж асуухад болохоор зэрэг за энэ хүзээр буруу харж гарч ирсэн байна. Intense гэдэг хүзээр буруу харж гарч ирсэн байна. За intense буюу ингээ маш хүчтэй мэдрэмжүүд те. За тийм ингээ амар юм high low буюу ингээ маш юм өндөр оргил тэгээд маш юм гүнзгий нам хэсэгтэй гэх юм уу да. Тийм тэгэхээр энэ хүн ингээд энэ харилцаагаа харахтаа болохоор зэрэг жоохон хөрхтөрхий амар хүчтэй савлгаатай байгаад байдаг гэж харж байна. Тийм тантай байхаар энэ хүн уусаа барьцмаарс алдаад байдаг. Тэгэхээр та хоёр одоо үерхэж байгаач бай, эсвэл үерхэж байгаа байсан ч бай, үерхэж үзээгүй ч бай. Ямар ч байсан гэсэн тантай хамт цаг хугацааг өнгөрүүлэхээр ингээд энэ хүн үнэхээр амар их ингэж дэшээ доошоо болдог. Магадгүй та янд юу ч хийгээгүй ч болно. Та зүгээр л байдгаараа байжсэн байж болно. Гэхдээ энэ хүн таны хажууд ирэхээр зэрэг ингэж сандраал дэшээ доошоо болоод заримдаа амар баярлал, заримдаа болохоор зэрэг таны зүгээр нэг хэлсэн үгэж ингээл ургуулж бодоол ингээд байдаг гэж магадгүй. Ер нь бол танд амар хөл алдаж дурлсан байгаад хитрхи их тэрийг бодоод байгаа харагдаж байна дэшээ доошоо янз бүрээр бодож үзээд байгаа харагдаж байна. За тариа хүзрээ нээж харъя. The Lovers. Окей. Цаг анхах юм арлаг дурлал тасаад үзэж гарч ирсэн 9 аяга. За тэгээд 4 сава. За энэ хүн бол үнэхээр танд амар сайн юм байна. Тэгээд энэ харилцаагаа бол ингээд үнэхээр яа бүр ингээ миний мөрөөдлийн харилцаа, миний үнэхээр хүсэж байсан харилцаа. Энэ бол хувь заяа, энэ бол миний заяаны хань те бүр ингээд би бүр энэ хүнийг яаж хийж байгаа өөрийн боловч юмсан гэдэр гэсэн нэг тиймэрхүү бодол энэ хүнд амар явж байгаа харагдаж байна. Тэгээ бүр ингээ тантай юугаа яхахыг хүсдэг, ингээд хорин мөрмө хийхийг хүсдэг. Аль үшээ энэ хүн тантай ингээ хормоо хийж байгаагаар төсөөлцөн явж байна заяа. Тэг ялцчгүй дурлал тосоо тэгээ 4 сава та хэд санаж байгаа бол уламжлалт тариах үзэр дээр бүр яг ингээ хормоо хийж байгаа хүнийг харуулдаг байхгүй. За тэгээ 9 сава болохоор зэрэг маш гайхалтай юм дотоод юм аз жаргал сэтгэл ханамж тэгээ бас дээрээс нь болохоор мөрөөдөл биелэх гэдэг утгатай хүзрүүд байдаг. Тэгэхээр энэ хүн бол таныг бүр ингээд таныг болон энэ харилцаагаа энэ бол ингээд бүр тэ Ромео Жюльет юм. Энэ бол бүр ингээд Twilight юм. Энэ харилцаа бол одоо Beauty and the Beast юм те. Энэ харилцаа бол үлгэр юм гэж бүр яг тийж бодоод байна. Гэхдээ надад энэ чинээс шүү дээ жоохон санаа зовлт төрч байна. Яг тэгэхээр энэ хүн маш романтик хүн байна. Маш романтик хүн. Тэгэхээр нөгөө хүн ингэж амар өндөрт гарч хөөрцөглөж бодохоор яг нөгөө бодит амьдрал дээр те ингээд одоо хүнтэй суугаад ингээ 10 20 жил хамтдаа амьдраад ирэхээр зэрэг амьдрал ямар энгийн болохыг бид нар ухаардаг те. Тэнгүүд тэр хүн энэ өндрөөсөө унаж магадгүй байгаа харагдаад байна. Энэ хүнд жоохон баланс хэрэгтэй байна. Яг үндэ тэнцвэр жоохон хэрэгтэй байна. Яг одоогоор энэчнээс надад болохоор бүр амар тийм хөөрцгөлсөн энерги харагдаад байгаа хүн ингээ дэндүү ингээд амар романтикаар бодоод те бүр дэндүү ингээ фантазлаад байгаа санагтаад байна. Тэгэхээр энэ бол миний санааг жоохон зоож байна. Гэхдээ яхав энэ бол тэгэл оюун бодол мэдрэмжийн түвшинд бол энэ хүн үнэхээр одоо танд хүл алдаж дуурлаад бүр ингээд янз бүрээр төсөөлөд бодоод үнэхээр тултал нь романтикэлцэн явж байна.
Тэгээ чухам эннээсээ нөгөө хизээ унах вэ? Ягаад гэвэл жинлүүр гэнэ савлуур нэгэнт ингэ савлаад эхэлсэн бол заавал буцаад нөгөө тал руугаа дүүж ингээ хоёр тишээ савладаг шүү дээ. Яг тэр энергийнхаа хуулийн дагуу ингэж амар их дэшээ гарсан дүүжин буцаад ингээ доошоо ундаг. Тэгэхээр тэрнээс жоохон болгоомжилж өгөх хэрэгтэй байгаа харагдчихна. Гэхдээ та энэ хүнийг захирах боломжгүй учраас одоо яг яах ёстойг нь бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч үсэн энэ хүн болвол танд бол маш туртай, маш их догтлолтой явж байгаа харагдаж байна. Маш хөөрцгөлцөн явж байгаа харагдаж байна. Яг маш хөөрхөн энергитэй үнэхээр ингээ хайр хүрмээр энергитэй бид нар бүгдээрээ л бас амьдралынхаа айл нэг цаг үед бол ингэж хөрцөглөж баярлаж ингэжсэн. Тэгээд тэрнээсээ буцаад нөгөө хөрсөн дээрээ буух шаардлага яалтчгүй гардаг. Тэгээд энэ хүний хувьд болохоор зэрэг яг нэг тийм бал сарынхаа үед дээр явж байгаа санагдаад байна тийм. Ингээд миний насан туршдаа хайж исэн хайр минь хүрээд ирлээ л гэж бодоод тахшуугааны ерөнхийдөө тийм. Тэгээд та хоёр бит хоёр бол за энэ асуудал гэх бүр амар их бодсон л явж байгаа харагдаж байна тийм. Тэгээд энэ харилцаа бол миний мөрөөдлийн харилцаа мөн. Энэ харилцаа бол яг жинхэнэ ёстой болох ёстой зүйл болдгоороо болж байгаа харилцаа мөн. Энэ харилцаа цаашдаа үргэлжлээд хорим найраар тий одоо климакс буюу тий оргилцэгтэй хүрэх ёстой энэ гэсэн тиймэрхүү юм ботцсон явж байгаа гэж гарч ирж байна. За окей. За тэгвэл одоо тэр хүн таны зүг үйл хөдлөл авах уу гэдгийг хэдүүлээ асууцгаая. За энэ хүн таны зүг үйл хөдлөл авах уу гэхэд reconsider. За энэ хүн бодож байгаа гэж гарч ирж байна. Үйл хөдлөл авах уу гэж бодоод байгаа гэж гарч ирж байна тийм. За яа тийм бэлээ. За яг одоо мессеж биччихт юм уу гэснэ. За жоохон бодоод үзээдгийг. Ингээ өөрийгөө хойш нь татаад байгаа харагдаж байна. За тариу хузрыг нээж харцгаая. Тэр 8 цагаа буруу орж гарч ирсэн. За эрдүсэж гаах юм алга. Justice хузар зөв харж гарч ирсэн. За тэгээд 10-ын сэлэм гарч ирсэн. За тийм энэ хүн ингээд дотроо ингээ бүр амар хэм мэдрээд яваад байгаа, бодоод яваад байгаа. Тэгээд тхимсэн ингээл бодоод байгаа. Тэгээ надад болохоор зэрэг яг энэ хүн ингэж бодож байгаа харагдаж байна. Ингээд тань руу ямар ч мессеж бичсэн, ямар ч үйл хөдлөл авсан тэр нь өөрийнх нь дотроо бодож байгаа, мэдэрж байгаа үйл хөдлөл биш ээ, дотроо бодож байгаа бодол мэдэрж байгаа мэдрэмжтэй дүүцэж чадахгүй гэж бодоод байна. Яг л энэ хүн амар тийм өндөр сэтгэл хөдлөлтэй яваад байгаа. Тэгээд зүгээр ингээ хаа юу байна гэж бичгээр зэрэг нөгөө өндөр сэтгэл хөдлөлийнх нь хажууд хаа юу байна гэж бичих хэтэрхий жижиг. Тэгээд одоо ингээ тань сэтгэлээ яг байгаар нь илчлэхээр зэрэг бүр амар том юм хийх болцоод байдаг. Тэнгүү тэрнээсээ бас өөрөө айгаад байгаа гэж харагдаж байна. Ингээд тань ингээл шууд ингээд ажлын чин гадаа ч юм уу сургуулийн чин гадаа ингээ амар том баглаа цэцэг ингээ барьж очимоор санагдаад байгаа. Тэгсэн мөртлөө тэр нь таныг айл очихыг гэсэн бас айгүйх айцтай. Тэгээ энэ хүн бүр амар хэм бодож байгаа харагдаж байна. Ингээд тэгчүүл яана, ингэчүүл яана. За ингэж явж байгаад энэ хүнийгээ би ингээ алтчуул яана. Би ямар арчаагүй юм бэ? Би яагаад ингээ хүнд дурлчаа тэр хүндээ өөрийнхөө сэтгэлийг зүгээр илэрхийлж чаддаггүй юм бэ? Миний юу нь болтгон бол андрыг бүр амар хэм бодож байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн бичтэй тань руу ингээ бүр яг ингээ мессеж биччихээд устгадаг гэж гарч ирж байна. Мессеж биччихээл устгадаг. Эндээс бүр надад тэр яг мэдрэгдэж байна. Ингээл яг сэтгэл нь хөдлөөл ингээл одоо юу гэдэг чинь нэг кино үзэж байгаа л те яг таныг ингээл нэг юм санагдуулсан дүр гарч ирэнгууд ингээл тань руу ёо би санийг ийм кино үзэж байгаад ингэж чамайг санаад манаад чиний яг тэр чинь ингээд надад санагдууллаа гэснэ яг сенд хийх гэжсэн айгаад бүгдээ устгацтай харагдаж байгаа байхгүй. Тэгээд ингээд энэ хүн те би яавал яг ингээд одоо голыг нь олж гоёор энэ хүнд үйл хөдлөл авах ёстой болоо гэдэг дээр маш их анхаарлаа хандуулж бодож байгаа харагдаж байна. Тэгээ энэ Justice болон Reconsider гэдэг энэ хоёр хүзрийн зураглал нь хоорондоо яг адилхан хоёулаа яг ингээд юу барьцсан, сэлэн барьцсан. Бүр амар инээдтэй хардаа. Яг адилхан ингээд сэлэн барьцсан хоёр хүний харагдлаад байгаа. Тэгэхээр энэ хүн ингээд за би яг ингээд хоёр тишээ ингээд хитрхийн өндөрс хавлахгүйгээр яг нэг дунджаар те хитрхийн нэг юм юу айн уулзах уу гэх биш. Гэхдээ бүр хитрхийн амир өөрийг чинь айлгах биш. Яавал би яг тэгт дундуур нь ийм гой үйл хөдлөл авах хэрэгтэй болоо гэдэг их учрыг ерөөсөө өөрөө олохгүй байгаа. Тийм учраас ингээд хойшин тавиал байгаа гэж харагдаж байна. Та хоёр харилцаж байгаа байсан ч гэсэн одоо жишээлбэл таныг найз охин минь, найз залуу минь юм уу болоосоо гэж хүсэж байгаа. Тэ альсвал ингээд танд ямар нэгэн байдлаар ийм бэлэг өгөхийг хүсэж байгаа ч юм уу нэг тиймэрхүү. Тэгээ тэрийг яавал яг би гой балансыг нь олж тэгт дундуур нь ингэж болох вэ гэж бодоод байгаа л гэж гарч ирээд байна л да.
Тэгээд сүүл рүүгээ ингээд нөгөө нэг өөрийгөө ингэж айлгасаар агаад за болох зүйл болдгоороо болог гэж бодоод явж байгаа харагдчихна. Тийм. Хитрхи их бодоод байна гэсэн үг. Тэгэхээр энэчнээс бол та энэ мэдээллийг хүлээж авсан юм чинь таны зүгээс одоо хийж болох алхмууд юу байна вэ гэдгийг бас бодож үзэхэд гэмгүй болов гэж бол надад бодогдоод байна те. Та өөрөө арай илүү энэ хүндээ амар олгоод өөрөө төрүүлээд холбоо барьдаг ч юм уу, тиймэрхүү юм бас хийвэл зүгээр байж магадгүй санагдаж байна. За гэхдээ тэр бол мэдээж хэрэг 100% таны одоо гаргах сонголт юм аа. За ингээд өнөөдрийн маань нээлттэй уншлага бол үгээр дуусаж байна. Одоо би нэмэлт хэсгээр рүү орноо. За нэмэлт хэсгээрээ хэдүүлээ юу харах вэ гэхлээр зэрэг за нэгдүгээр та хоёрт цаашдаа нийлэх боломж байна уу гэдгийг харж өгнө. За хоёрдугаар болохоор зэрэг яг одоо таны зүгээс авах цохимжтой алхам юу байна вэ гэдгийг харж өгнө. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг тэр танаас эсвэл өөрөөсөө юуг нууцлаад байна вэ гэдгийг харна гэсэн үг. За яагаад нөгөө өөрөөсөө юуг нууцлж байна гэж асууж байгаа гэхээр зэрэг зарим хүмүүс нөгөө даалт ухамсартаа өөрөө ч мэдэлгүй өөрөөсөө ингээ юм нууцсан шал өөр юм бодоо тэрийг ингээ тойроо яваад байдаг те. Тэгэхээр тэр энергийг харж өгч байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ нууцлаг хэсэг бол таны бодож байгаа хүний даалт ухамсар руу илүү холбогдсон одоо ийм асуулт асууж уншна гэсэн үг юм аа. За ингээд хэрвээ та нэмэлт хэсгийг худалдаж авах хүсэж байгаа бол pinned comment буюу хамгийн ихний комент дөрвөлдөөсөн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой. За тэгээд нэмэлт авсан ч бай, аваагүй ч бай энэ хүртэл үтсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Энэхүү уншлага та бүхэнд тодорхой хэмжээнд тусалж чадсан байх гэж найдаж байна. Тэгтүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцай бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатаа төвтөмөрөл. За та бүхнийхээ бодож байгаа хүнийх нь таны талаарх бодол, харилцааныхаа талаарх бодлыг нь уншиж өгөхөд бэлэмсэн байна. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтыг хийцгээе. За эхний oracle үзрийг татлаа. За separation гэж юм. За та хоёр харилцаж байгаад харилцаа байсан, эсвэл эргэж байгаа салсан, холбоогүй болсон хүмүүс байгаа гэж магадгүй. Тэгэд хин нэгнийгээ маш их санаж байгаа гэж гарч ирж байна. За тарих үзрэнийж харцгаая. Emperor бураалж гарч ирсэн. За the moon. За тэгээд hanged man гарч ирсэн байна. За эргэтэлэг талын зүгээс эргэтэлэг энергийн зүгээс холбоо барихгүй байгаа бололтой. Тийм холбоо барихгүй аль эсвэл ингээд ямар ч байсан холбоо тасарсан гэж гарч ирж байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг эрэгтэйгийнх нь алдаа мадагтай илүү холбоотой салалт байсан бололтой эрэгтэйлэг талынх нь. Тийм эрэгтэйлэг гэдэг нь болохоор зэрэг одоо энергийн хувьд илүү ярьж байгаа шүү. Тийм одоо хөөстэй холбоогүй тий энергитэй илүү холбоотой. Тэгэхээр ямар ч харилцаанд илүү эрэгтэйлэг энерги давмгай, илүү эмэгтэйлэг энерги давмгай хүмүүс байдаг. Тэгэд энэ харилцаа ингээд харилцаагүй болсны шалтгаан болохоор зэрэг харилцаа тасарсны шалтгаан болохоор зэрэг эргэтэлэг талаас нь болсон гэж гарч ирээд байна. Эргэтэлэг тал нь орхиод явсан уу, альсвал эргэтэлэг тал нь ямар нэгэн алдаа гаргасан уу, тэрнээс улбалаад харилцаа болсон байгаа харагдаж байна. Тэгээд яг одоогоор бол энэ харилцаа цаашид яах нь бол маш тодорхойгүй байгаа. Тэ? The moon буюу сарны үзэр гарч ирсэн ингээд маш юм хэцүү байдалд байгаа гэж гарч ирж байна. Ерөнхийдөө бол ингээд яах гээд байгаа нь ерөөсөө мэдэгдэхгүй байгаа. Нөгөө хүнээ маш их хүлээсэн, тэгээд горьцсон байдалтай байгаа гэж гарч ирж байна. Дээрээс нь hanged man гарч ирж байгаа хгүй дүүжлэгсэн хүн болохоор мөн л ялгаагүй хүлээлтийн үзэр байдаг ингээд нэгнийгээ л их хүлээгээд байгаа л харагдаад байна. Тий. Тэгээд хамгийн гол нь ингээ холбоогүй ерөөсөө бие бинтэйгээ харьцахгүй байгаагийн улмаас бол энэ хэцүү байдал үүссэн байгаа гэж гарч ирж байна. Тий. За мөн дээрээс нь та энэ хүнээ шүн агиох зүүдэлж байгаа байж магадгүй. Шөндөө зүүдлээд ингээд над руу мессеж өчөж чинь ч юм уу эсвэл ингээд энэ хүнтэйгээ уулзж чинь гэдэг юм уу те иймэрхүү байдлаар ингээ айгүй их зүүдэлж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Тийм за мөн дээрээс нь болохоор зэрэг та энэ харилцаанаас амар хүлэгдсэн юм шиг мэдрэгдээд байгаа ах те ингээд одоо ингээ харилцаа болцсон гэд цаашаа ерөөсөө дахиж харьцаа болий, энэ хүнийг бодхоо болий,
мартий гэж бодохоор ерөөсө чадахгүй ингээд дандаа хүлэгдсэн буцаа хойшоо татагдаад байгаа юм шиг. Тэгээ бүр яагаад ингээд байгаа ерөөсө уучраа олохгүй байгаа. Маш их төөрөгдөлтэй, эмзэглэлтэй явж байгаа харагдаж байна. За астрологийн ордын хувьд болохоор зэрэг эрэгтэйлэг тал нь нар сар мандалд нь болохоор зэрэг Арслангийн орд, Номын орд, Хоньны ордныхан байх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. Тэгэхээр та өөрөө эрэгтэйлэг тал нь бол та өөрөө нар сар мандалд нь Хонь, Арслан болон Номын ордных байх магадлалтай. Хэрвээ та эмэгтэй бол эсрэгээрээ гэсэн үг тийм ээ. Таны эрэгтэйлэг тал чинь нөгөө бодоод байгаа эрэгтэйлэг хүн чинь ийм ордны нар сар мандалтай байх магадлалтай гэсэн үг ээ. За ерөнхийдөө энергийн шалгалт бол маш тодорхой байлаа гэж бодож байна. Энэ бол яг одоогоор энэ хүнтэйгээ огт харьцахгүй байгаа хүмүүс зориулагдсан уншлага болчихж байна гэсэн үг ээ. Тийм, ерөөсөө харьцахгүй байгаа, холбоо тасарсан гэж гарч ирээд байна, салсан гэж гарч ирж байна. Тэгээд үнэхээр хэрвээ холбоо барьж байгаа бол хаяал нэг холбоо барьж байгаа гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ нэгнийгээ хүлээгээд байна гэж. За нөгөө хүн чинь таныг юу гэж бодож байгаа вэ гэдгийг хэдүүл одоо харцгаа эхлээд Oracle хүзрөө нээж харъя. Дахиад separation гараад ирсэн. За тэгэхээр нөгөө хүн чинь бас ингээд энэ салтынхаа талаар маш их бодож байгаа гэж гарч ирж байна. За тариа хүзрээс илүү нэмэлт мэдээллүүдийг авахлна. 5-ын сэлэн буруу харж гарч ирсэн. King of Cups зөв харж гарч ирсэн. Hierophant буруу харж гарч ирсэн. За яг одоогоор болохоор зэрэг энэ хүн энэ харилцаагаа тасалсан нь зөв гэж бодож байгаа харагдаж байна. Тийм, таны талаар ингээд бодохоор зэрэг ер нь л угаасаа яг энэ бол зөв сонголт болж чадсан. Би өөрөө ингээд ухаалаг байж чадсан. Нөгөө хүн маань ч гэсэндээ ухаалаг байж чадсан. Таныг те ингээд ухаалаг байж чадсан. Энэ бол ухаалаг шийдвэр байсан гэж бодож байгаа гэж гарч ирж байна. Тэгэд энэ хүн бас таныг айгуу тийм үгнээсээ бутсан гэж бодоод байгаа харагдаж байна. Ингээ юу ч болсон хамтдаа гिचээд ингээд нэг юм болсон чинь ингээд энэ харилцаагаа тасалсан тий. Тэгэхээр ингээд үгнээсээ зөрчсөн. Үнэн ч байгаагүй. Одоо үнэнч гэдэг нь болохоор зэрэг би араар тавилт малттай ерөөсө холбож яриаг байгаа шүү. Зүгээр тий ингээд яаж иж асуудлаа хамтдаа шийдэж гарна гिचээд тэгээгүй ингээд буугаад төгцсөн гэсэн байдлаар таныг хараад байгаа гэж гарч ирж байна. За таныг болохоор зэрэг бас айгүй тийм өөрийг нь зөөлөж өгдөг хүн гэж хардаг гэж байна. Одоо хувь хүнийхэн зүгээс те таныг болохоор ингээ өөрийг нь маш их зөөлөж өгдөг төрлийн хүн дээ. Тэр хүн өөртөө магадгүй амар хатуу ханддаг хүн байж магадгүй. Тэнгуут тэрийг нь та айгүй их зөөлөж өгдөг. Энэ хүний хувьд та бараг л юм сэтгэл зүйчин юм шиг байсан гэж гарч ирээд байна. Нөгөө хүн чинь тэгж бодож байгаа гэж байна. Тантай ингээд ярилцахаар зэрэг одоо айгүй сэтгэл нь ингээд таатгардаг те. Таныг ер нь бол ингээд айгуу тийм бараг л нэг юм сэтгэл зүйч юм шиг маш ухаалаг тий EQ сайтай тий сэтгэл хөдлөлийн оюун ухаанд бол маш сайн гэж таныг үздэг гэж байгаа байхгүй. Тэгээ өмнө дээрээс нь таныг болохоор зэрэг айгуу тийм тэнцвэртэй энэ төр гэж боддог. За гэхдээ энэ харилцаа ингээд дуусгаар босно нь бол та ингээд нэгэнд одоо сэтгэл алдраад шүү дээ, итгэл алдраад тий энэ харилцаанд бууж өгсөн. Учираас энэ харилцаа дууссан гэж энэ хүн бодож байгаа гэж байна. Тэгээд ер нь бол тэр нь зөв сонголт байсан гэсэн бодолтой байгаа гэж гарч ирж байна яг одоогоор. За тэгвэл одоо энэ хүн харилцаагаа юу гэж бодож байгаа вэ гэдгийг харцгаая. За харилцаагаа юу гэж бодож байгаа вэ гэсэн чинь сюрприз гэдэг хөзөр гарч ирсэн байна. Энэ харилцаа айгуу тийм таашгүй харилцаа гэж боддог гинэ. Тийм ингээд хизээ юу болох нь жоохон тодорхойгүй. Харилцаан дээр сюрприз их байгаад яг ингээд айгуу тийм нэг талаасаа айгуу тийм догтлол өндөртэй гоё ч гэсэн нөгөө талаасаа жоохон тогтургүй гэж хардаг гэж энэ харилцааг. Хизээ юу болох нь жоохон мэдэгдэхгүй те. Хизээ ч яаж ч эргэж магадгүй ийм тогтургүй байгаад байдаг гэж бодож байна. За тариа хөзрүүдээ нээж харцгаая. 2-ын сэлэм. За өөрөө ерөөсө толгойн хэрэгцээ явж байгаа гэж байна. Judgment тэгсэн хэрнээ татагдаад байдаг. За тэгээ strength. Тэгээ энэ харилцаагаа бол баггүйгээр үнэлдэг гэж энэ бол үнэлсэн бас тий. Ямар ч байсан хамт байх хугацаагаа болвол айгүй тийм одоо хувь заяатай тий ингээд
өөрийг нь маш их өөрчилсөн, өөрт нь маш олон зүйлийг ойлгуулсан, бодогдуулсан, маш юм хүчтэй юм харилцаа байж чадсан. За гэхдээ бол цаашдаа яахыг бол үнэхээр таашгүй тий. Ингээд энэ хүн болохоор зэрэг юм нүдэ болгоцсон, энд болохоор сюрприз гэдэг ингээд хитрхи олон мэдэгдэхгүй зүйлс энд байгаад байгаатаагаас улбаатаагаар энэ хүн ер нь бол энэ харилцаа ингээд холбоогүй болсон нь бол баг зөв зүйл болсон юм да гэж бодож байгаа харагдаж байна. Хичнээн өөрт нь хэцүү байсан ч гэсэн тодорхой хэмжээнд хэцүү байсан ч гэсэндээ хитрхи ийм цаашдаа яах нь мэддэхгүй. Магадгүй та хоёрын харилцаа ингээд одоо гадны нөлөөтэйгээр жишээлх юм бол та өөр орн руу нүүж байгаа ч юм уу те эсвэл ингээд та хоёрын ирээдүйн зорилго угаасаа ийм хоёр өөр талд байгаад байгаа ч юм уу. Тийм учраас ингээд хитрхи бүдэг бадаг те ирээдүй байгаа үгүй нь мэддэхгүй байгаад байгаа учраас ингээ хоёр тишээ болсон юм шиг тийм мэдрэмж надад амар төрөөд байна. Энэ хүн бол яг тэгж бодож байгаа гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ хүн таны бодоод байгаа хүн чинь гадаад явцсан те. Тэгээ гадаад яваад хизээ буцаж ирэх нь мэддэхгүй. Эсвэл ингээд 1-2 жилээр явж байгаа бол тэр хугацаанд ингээд харилцаа нь яахан үгүй ингээ мэддэхгүй байгаа учраас энэ харилцаагаа ингээд дуусгар болгохыг нөгөө хүн чинь сонгосон байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ харилцаа ингээд та хоёр хамтдаа байхдаа бол энэ харилцаагаа энэ хүн маш их үнэлж ийсэн те. Энэ харилцаанаас улбалаад энэ хүн бол өөрийнхөө талаар, хосын харилцааны талаар, хайрын талаар, таны талаар маш олон зүйлийг ойлгож мэдэрсэн. Энэ хүн энэ харилцаанд бас талархаж явдаг. Үнэхээр хүчтэй, гайхалтай харилцаа байсан. Гэхдээ зүгээр л цаг нь болоогүй ч юм уу, цаг нь тохироогүй ч юм уу те, тохироо нь бүрдээгүй ч юм уу гэж ийм байдлаар бол энэ харилцаагаа одоогоор бол ерөнхийд нь ингээд одоо ном байдаг бол ном ингээ хааж байгаа юм шиг. Тэгээд тэр номондоо маш дуртай, маш хайртай те. Тэр номноосоо маш олон зүйлийг ойлгосон, сурсан. Тэр номоо маш их хүндэлдэг. Гэхдээ дахиж тэр номыг сөхөөд ах шаардлага байхгүй гэж баг үзээд байгаа юм болов уу гэж гарч ирж байна. Тэг хэрвээ та энэ хүн лөө холбогдох юм бол, та холбоо барих юм бол энэ хүн маш их гайхна. Яа холбоо барьж байгаа юм бол гэдэг ч юм уу те, ингээд бараг л ингээд гол зорилго нь юу юм бол энэ дэргээ бодоод жоохон нэлээд гайхах байгаа харагдаж байна. Энэ хүний хувьд ер нь бол энэ харилцаа өнгөрсөн дайлууджээ үлдсэн байгаа харагдаж байна. Манайхаа уучлаарай тийм муухай сонсоогүй хүсээгүй юм хэрвээ хэлж байгаа бол үнэхээр уучлаарай. Гэхдээ ямар ч үсэн энэ хүн бол энэ харилцаагаа бодхороо зүгээр айгу гоё бэлэг байсан л гэж хараад байгаа байхгүй тийм. Ингээд тухайн үедээ гоё байсан, тухайн үедээ маш олон зүйлийг ойлгуулсан, тухайн үедээ үнцэнтэй байсан. Гэхдээ одоо урагшлах гэхлээр зөв ерөөсөө зам байхгүй болчиход байна энэ хүний хувьд. Тийм учраас танаас ч гэсэн энэ хүн ерөөсөө нэх юм хүлээхгүй байгаа бололтой. Тийм. За энэ хүн таны зүг үйл хөдлөл ах уу гэдгийг хэдүүлээ одоо харцгаая. За эхлээд Angel Answer хөлзрөөсөө харж байгаа. За шууд үгүй гэж гарч ирж байна. Энэ хүн тань руу холбоо барихгүй, ямар нэгэн байдлаар үйл хөдлөл авахгүй гэж гарч ирээд байна. За тарай хөзрүүдээ нээж харцгаая. Эхний хөзөр тэр дуусгуур болсон. The World хөзрийг таад мэдчихэж байгаа. ертөнц хөзөр бол их арканы хамгийн сүүлийн хөзөр байдаг. Төгсгөл хөзөр байдаг байхгүй. За The Star хөзөр буруу орж гарч ирсэн. Итгэл найдвар байхгүй. За тэг хамгийн сүүлд нь болохоор Queen of Cups буруу орж гарч ирсэн байна. Хөлн дэмжээд ах юм үлдээгөө гэж гарч ирсэн. Тэгээ энэ хүний хувьд бол энэ харилцаа ард хоцорч байгаа манайхаа. Тэгэхээр тийм ч учраас ингээ нөгөө үйл хөдлөл одоо авах шалтгаан байхгүй болчиход байгаа байхгүй гол нь. Яагаад гэвэл энэ хүний хувьд болохоор зэрэг ерөөсөө л ингээ цаашаага огт зам энэ хүн харж чадахгүй байгаа. Та хоёрын ирээдүйд рүү ингээ зам огт харагдахгүй байгаа энэ хүнд. Тэгээ тийм учраас ингээ нөгөө таныг санаж исэн байсан ч гэсэндээ үйл хөдлөл аваад яах юм гэж бодоод байгаа. Яагаад гэвэл тэртээ түргүү урагшлах зам байхгүй юм чинь би үйл хөдлөл авсан жаалаа байсан жаалаа гэж бодоод байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ ерөөсөө ингээд Star хөзөр бол итгэл найдварын хөзөр гэдэг. Итгэл найдварын хөзөр буруу араа гараад ирэхээр
итгэл найдвар байхгүй болчихж байна гэж байгаа. Тийм тэгээд Queen of Cups дээр болохоор зэрэг буруу хараагаадсан. За би энэ дээр нэг тодруулга авъя. Энэ Queen of Cups-ыг яа гаргаж ирсэн болоо. Энэ дээр тодруулга авъя. Тийм нөгөө одоо хатан хүзрүүд маань болохоор ямарваа нэгэн зүйлийг бойжуулж тэжээхийг хэлдэг байхгүй юу. Тэнгууд одоо бойжуулж тэжээгээ даах зүйл байхгүй болчихсон тий. Энэ харилцаан дээр ингээд үргэлжлүүлээд ингээд тордоод байх зүйл байхгүй. Ерөөсөө л энэ хүний хувьд болохоор зэрэг таах хоёрын явах ёстой зам яваад дууссан гэж бүр тэгэд итгэжиж. Тийм тэгэхээр энэ ч надад ямар нэгэн байдлаар та хоёр эсвэл та өөрөө өөр хүнтэй болцсон ч юм уу, эсвэл энэ хүн гадагшаа явцсан ч юм уу, та хоёрт хол мол байгаа ч юм уу, тий ингээд ерөөсөө зүгээр л цаашаа зам байхгүй л гэж хараад байна. Тийм цаатлын замыг ерөөсөө харж чадахгүй байгаад байна. Тэгээ тийм учраас үйл хөдлөж гэсэн авахгүй. Гэхдээ энэ хүн харилцаагаа эргээд бодохдоо бол маш ингэж хөндлөж хайрлаж хардаг. Тэ ингээд гой харилцаа байсан шүү, гой хүн байсан шүү гэж хардаг гэж байгаа байхгүй тий. Энэ хүзрийг харах юм бол ингээд энэ дэлхийн ингээд та хоёрын харилцаа байсан байлаа гэж бодоход яг цээжин дээрээ бариад хараад үнэхээр гоё байсан шүү. Тэ жаргалтай мөчүүд байсан шүү, олон зүйлийг ойлгуулсан шүү. Хөндлөж явдаг шүү гэх тэгэл болоо. За тэгээд жоохон богинохон уншлага боллоо. Мессежүүд маань маш тодорхой мессежүүд гарч ирсэн. Хэрвээ сонсохыг хүсээгүй зүйлийг нь хэлсэн бол уучлаарай. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан тийм ээ. Гарч ирсэн мессежүүдийг бол би шууд тэр чигээр нь ямар нэгэн байдлаар зөөлөж мөлөхгүйгээр эхлэх ёстой байдаг. За нөгөө талаас бас энэ мессежийг та хүлээж авах чадaltaй байгаа учраас, танд тэр хүч чадал нь байгаа учраас сахиусууд нь уламжилж өгдөг байгаа. Тэгээ энэ мессеж танд ямарваа нэгэн байдлаар одоо тос болно гэж бодож байгаа учраас сахиусууд нь энэ мессежийг уламжилж өгсөн байгаа юм шүү. За ингээд ерөөхдөө нээлттэй хэсэг маань бол үгээр дуусчихын. За би нэмэлт хэсгээр болохоор зэрэг за та хоёр цаашид нийлэх боломж байна уу те? Яг одоо биш юм а гэхэд магадгүй хэсэг хугацааны дараа эргээд нийлэх боломж байна уу гэдгийг харж өгнө. За хоёрдугаар талаараа зэрэг таны зүгээс яг одоо авах цохилтой алхмууд юу байна вэ гэдгийг харж өгнө. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг тэр яг одоогоор өөрөөсөө эсвэл танаас юуг нууцлаад авъя гэдгийг харж өгнө. За ингээд энэхүү уншлага маань бол үгээр дуусаж байна. Хэрвээ нэмэлтийг худалдаж авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг юм шүү. За тэгээд нэмэлт авсан ч бай, аваагүй ч бай, энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Томоос том амжилтыг хүсье. Тэгээд үлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Бүгдээрээ баяр таа.